За бид 5 дахь гашуун Сүхбаатарын бомбт чиглэлийн 239 км автозамын 136 дахь километр дээр байна. За өнөөдөр энэ тариныг онцлог үйл явдал болж байгаа юм байна. За 3 дугаар багц буюу 120 км-ээс 180 дугаар км-ийн одоо алчлах засварыг хариуцдаг Мэнд суур хэмээх компани за 3-4 дугаар багцтай үйлчлэх асфальтын үйлдвэрийг ашиглалтад оруулж байгаа юм байна. Урд нь бол ойрхон одоо байрлалтай асфальтын үйлдвэрээс худалдан аваад нааш нь татан авч асфальтаа хангадаг байсан бол энэ жилээс бол энэ компани яг энэ замынхаа хажууд өөрөө өөрсдөө асфальтын үйлдвэрийг байгуулад найдвартай, бадалгаатай асфальтаар өөрөө өөрсдөө хангаад энэ зам засварын ажлыг тасралтгүй түргэн шуурхай чанартай гүйцэтгэх энэ боломжийг олгож байгаа юм байна. Одоо та бүхэнд Мэнд суур компани захиралтай уулзаж энэ үйлдвэрийн тухай идэвхтэй мэдээллийг авцгаая. Асфальтын үйлдвэрээ өөрсдөө барихын давуу тал нь юу? Өөрийн үйлдвэртэй байхгүй нөгөө чанарын хувьд асуудал гараад байна. Энэ нөгөө материал маань чулуунаас гол юм байдаг болохоор энэ чулууга яг өөрсдөө одоо баталгаатай газраас нь авч идэх бол солилцол гэдэг юм асуудал бас байгаа бол өөрсдөө яг ингээд хариуцаад үйлдвэрийг ингээд урт хугацаанд чадлаараас урт хугацаанд авахдаг бас яг газар дээр нь ажилладаг.